Энэ 7 хоногт нийслэл дүрмсэн онцлог үйл явдлын мэдээллийг томилон хүргэж байна. Япон улсын нийслэл Токио хотноо G-NETS буюу тогтвортой хүчлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ хотын дарга нарын форум боллоо. Энэ үеэр дэлхийн хотуудын удирдлагууд шударга тогтвортой нийгмийг бүтээхийн тулд өөрсдийн туршлагаас хуваалцаж хилцүүлэг өрнүүлэн Токио тунхаглал 2023 хэмээх хамтарсан мэдээллийг гаргав. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал Баяр Чимэг тэргүүтэй холбогдох албаныхан Токио метро компани болон Токио хотын хог хаягдлыг дахин боловсруулах Чуба үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа. Төр хувийн эмчлийн түншлэлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд Улаанбаатар JICA-тай хамтран ажиллана. Нийслэлийн 9 дүргийн хэмжээнд 6-7 хоногийн турш үргэлжлэх хаврын цэвэрлэгээний аяныг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрлөгөө байрлуулсан гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламжид хяналт тавин зөрчлийг арилгах ажил эхэллээ. Хот нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн болж нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө. Тухайлбал нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 16243 тоо толгой мал гаргажээ. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж сар шинийн баяр амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг зөрчил болоод шар усны үеэр халиа тушин зэрэг цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэх чиглэлд төр хувийн эмчлийн түншлэлийг эрчимжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцуулах, цаашид үр ашигтай хамтран ажиллах талаар санал солилцохоор уулзалт зохион байгуулав. Улаанбаатар хотын эдийн засгийн форумыг ирэх 4-р сард багтаан зохион байгуулахаар бэлтгэл ажил эхэллээ. Дэлхийн банкны техник төсөлцааны баг Улаанбаатар хотод ажиллав. Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын зүүмэл урлагийн төв болон Хаан банктай хамтран Upcycle урлал хог хаягдлыг дахин загварчлах нь арга хэмжээг 3-р сарын 5-наас 8-ны өдрүүдэд Хаан банкны Сөүл оффист зохион байгуулна. Улаанбаатар хотын тогтвортой автозам тээвэр төслийг хэрэгжүүлэх нэгжид ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлалаа. Эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгүй Улаанбаатар цэгийн мэдээллийн сайт, нийслэлийн мэдээ Facebook хуудас болон бусад сошиал хуудаснуудаас авах боломжтой.